Та бүхэн оргил цаг хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг үзэж байна. Өнөөдөр сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах асуудлаар тэдний төлөөлөл тайван жигсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмээс тусгаарлагдаж эрхэн зөрчигдөж байгаа асуудалтай холбоотой 5 шаардлага тавьж байгаа юм. Хэдийгээр 2023 онд тэдний эрхийн асуудлыг хөндөсний дагуу зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоо хүртэл бодит үр дүнд хүрээгүй гэж тэд хэлж байна. Улсын хэмжээнд 12,000 гаруй сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэн байгаагаас нийслэл хотод 3,000 оршин суудаг гэсэн албан бус тоо байна. Ингэхдээ тэдгээр иргэдийн эрх ашиг энэ тэндгүй зөрчигдөж боловсрал эзэмших хөдөлмөр эрхлэх гэд үндсэн хуулиар батлагдсан суурь хэрэгцээнд хангагддаг байна. Нийт ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хамгааллын тогтолцоо өндөр ач холбогдолтой боловч төрийн үйлчлэгээний хүртээмжгүй байдлаас үүдэн өдөр тутмын амьдралдаа ихээхэн хүндрэлтэй тулгардаг гэдгийг тэдний төлөөлөл хэллээ. Үүнтэй холбоотойгоор удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан ч өнөө хүртэл үр дүнд хүрээгүй байна. Жишээлбэл 2023 онд 50 жагсаал зохион байгуулж шаардлага хүргүүлж байсан бөгөөд засгийн газрын хэрэг эрхлэх газраас хариу ирүүлж байжээ. Гэсэн хэдий ч нөхцөл байдал одоо хүртэл дээрдэх бусд орцсон тул өнөөдөр дахин 50 жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс энэ удаад 5 шаардлага хүргүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нэгэн яралтай бодиттой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд мэдээлэлээс хоцорч нийгмээс тусгаарлагдахаас өөр аргагүй болж байгаа гэдгийг тэдний төлөөлөл онцоллоо. Тэгээ энэ 3 жилийн хугацаанд бидний одоо өргөсөн дуу хоолой бидний саналыг хүлээж авсан боловч одоогоор бидэнд яг одоо дөрвтэй хийсэн өрдөөсөн асуулт алга. Та нарт харж байна уу одоо бид нар сонсголгүй иргэд сонсохгүй улмаас хоцроод байгаа болохоос биш бид нар нийгэмд одоо оролцох эрхтэй. Тэгээ бидний хамгийн чухал зүйл хүртээмж юм аа гэнэ. За тэгээ бид нар урд нь одоо 3 жилийн өмнө ямар одоо зүйлүүдийг ингээд өгсөн бэ гэхээр 13 одоо зүйлүүдийг биднэрт ийм жигсаалтаар ингээд туслаач ээ. Бидрийг дэмжээч ээ. Бид нар хийм одоо тэ ус нийгэмдээ одоо юутай одоо амьдрмаар байна те. Нэг нь болохоор одоо орон сууцны ипотекийн зээлд одоо хамруулж өгөөч. Тэгсэн окей гэж хэлсэн бид нартай болно. Гэсэн боловч одоо өнөөдөр квот дотор сонсголын бэрхшээлтэй нэг ч хүн ороогүй байна. Гол зорилго нь бид нар төр засгийн газар 5 шаардлага өгсөн байгаа. Нэгдүгээр ажлын байр хөтөлбөргүй байна. Хоёрдугаар тохионы орчуулж төр төсөв батлаж цалинжуулах ёстой. Гуравдугаар одоо сонцгүй шалгууч нарын асуудлыг яаралдаа шийдэх хэрэгтэй байна. Бид нар одоо сонцгүй шалгууч нар амьдрал дээр маш олон удаа ингээд хохирж байна. Амьдралаараа одоо арга ирээ авч чадахгүй хэцүү байна. За дөрөвдүгээр нь цанхуу төсөв гэрэл энэ цанхуу төсөв энэ 21 аймгийн 9 дүүргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөв батлагдсан байдаг жил болно. Тэрнээ цанхуу иргэдээ 9 дүүргэний төсөв батлагддаг бид нар мэдэхгүй байна. Энэ одоо тэр мөнгөний засварж байгаа бөө мэд. Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашигын асуудал хурцаар хөндөгдөж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 14,000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 12% нь сонсголын асуудалтай гэсэн албан бус тоо байдаг. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын байгууллага цоргаанц тэдэнд заах багшийн хүрэлцээч тутамгаас үүдэн боловсрол эзэмшихэд улмал хүндрэлтэй болж байгаа нь ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэгч боломжгүй болох магадлалтай гэдгийг асран хамгаалагчид хэлж байна. Жишээлбэл унших бичих чадварыг бүрэн эзэмшиж чадаагүй улмаас нийгмийн харилцаанд оролцоход бэрхшээл гарч насанд хүрсэн ч ганцаараа биеэ дан амьдрах боломжгүй гэдгийг онцоллоо. Нийгэмд эзлэх хууль бол үнэхээр сайхан хууль байдаг тийм үү? Хөгжлийн бэрхшээлтэй хүн ахмадын хууль гэдэг. Гэхдээ хуулийг дагаад журам дагалдаж гарч ирдэг. Тэгээ хууль бол цаасан дээр буудаг. Амьдрал дээр хэрэгжихгүй байгаад үнэхээр бид нар бол харамсдаг. 21 оноос хойш 26 он гээд бүтэн 5 жил болж байна. Одоо Монголд байдаг ганцхан 29 сургууль байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эдгээр хүүхдүүдийн маань 258 хүүхдүүдийн 70% нь одоо дохионы хэлнээс бичгийн хэл рүү хөрвүүлж чадахгүй ингээд 9-р анги 12 дахь ангид төгсөөд явж байгаа дэндүү харамсалтай байгаа байхгүй юу. Тэгээд энэ жил болохоор халамжаас хөдөлмөр шилжих гэсэн жилдээ байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яаж одоо нөгөө бичгээр өөрийгөө одоо сонсголын эртэн тогтолцооны 2 гол эрхтний алдагдлалд орсон хүүхдүүд маань яаж одоо бичгээр өөрийгөө илэрхийлж чадахгүй дохионы хэлний хүртээмж нь орчуулагчийн хүртээмж нь байхгүй болохоор тэр хүүхдүүд яаж ажил хийх вэ те?
Угтаа бол сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд зохиох ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой ч хүртээмжийн асуудал нь тулгамдж байна. Цаашлаад боловсролын дутагдaltaй байдлаас үүдэн нийгмээс тусгаарлагдж байгаа тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд тодорхойгүй байдалд ороод байгаа юм. Манай улсын хувьд эдгээр иргэдийн албан тоо одоо хүртэл зөрүүтэй байдаг нь нөхцөл байдал ямар байгаагийн илрэл болоод байна.